Сэтгэл судлаач Стивен Карпман хүмүүсийн харилцаанд байнга давтагддаг нэгэн загварыг тайлбарласан байдаг. Үүнийг Карпманы гурвалжин гэдэг. Энэ загварт хүмүүс аврагч, хохирогч, буруутгагч гэсэн 3 дүрийн хооронд шилждэг гэсэн мэт. Жишээ нь аврагч дүрд орсон хүн бусдад тусалж асуудлыг шийдэж өгөхийг хичээдэг. Гэвч ямар нэгэн шалтгаанаар харилцаа бүтлгүүтэх үед эсвэл төсөөсөн шиг нь хариу талархал ирэхгүй үед аврагч дүрээс буруутгагч дүр рүү шилжих нь элбэг байдгаа гэдгийг Карпман ажигласан байна. Тэгвэл яагаад ийм шилжилт явагддаг юм бол? Энэ шилжилтийн цаана яг юу өрнөж байгааг ойлгохын тулд бид арай илүү гүн харах хэрэгтэй болно. Хэрв бид сайн санаагаар тусалсан бол яагаад дараа нь гомдол, хорсол төрдөг юм бол? Яагаад аврагч байсан хүн буруутгагч болон хувирдаг юм бол? Магадгүй бидний өөрсдөө ч анзаараагүй ямар нэгэн хүлээлт дотор байсан байж болох уу? Тэгвэл энэ тухай агуу багш нар юу гэж хэлснийг дараагийн хэсгээс үзээрэй.